5 дугаар удалгын хувьд I-тэнцүү 4 ампер гүйдэлтэй дамжуулагч түүний хүндийн төвийг дайрсан цаасны хавтгай перпендикуляр тэнхлэгийг тойрч эргэх боломжтой дамжуулагчийн нэг талд нь 5 Тесла индукцтэй соронзон оронд байсан бол уг бие хэвтээ чигт тэнцвэрт байлгахын тулд К үзүүрээс ямар ч юмтай ачааг зүүх хэрэгтэй бэ гэж асуусан байна. За яагаад энэ тэнцвэрт ороод байгаа юм бэ гэвэл дамжуулагч яг энэ хэсэг нь энэ миний будаад байгаа энэ хэсэг соронзон орон дотор гүйдэлтэйгээ байгаад байна. Түүнд соронзон орны зүгээс амперийн хүчээр үйлчлэх болно. Түүний чиглэлийг бүгдээрээ баруун гарын дүрмээр олъё. Цаасны хавтгай перпендикуляр цаашаага байгаа учраас бүгдээрээ дөрвөн хуруугаа цааш нь чиглүүлээд гүйдлийн чиглэлийг зүүн гар тишээ байгаа учраас эрхийн хуруугаар зүүн гар тишээ ингэж харуулна. За тэгэхээр алга хаашаага харж байна гэвэл доошоогоо харж байна. Тэгэхээр алганаас чиглэсэн ийм амперийн хүч x доошоогоо чиглэлтэй хаанаас үйлчлэх вэ гэдэг нэг асуулт гарч ирнэ. X доошоо чиглэлтэй тухайн соронзон оронд байгаа хэсгийн хүндийн төвөөс буюу тэг голоос нь ингэж үйлчлэх нь байна. Энэ бол F. Ингээд энд нэг юм эргэлтийн цэг байгаа O цэг. Эргэлтийн цэгийн эргэн тойронд хоёр талд нь хоёр хүч үйлчилж чинь дүүжин дайжин шиг. Энэ хоёр хоорондоо момент нь тэнцэж явах юм бол энэ эргэлтийн тэнцвэрт оршино. Тийм учраас хэдүүлээ энэ доод талын зургийг ашиглаад моментийг бичье. Эндээс энэ үрслэх зай бол D, энэ бол D хуваах нь 2. P үржих нь D, энэ бол момент. Тэнцүү F-ийг үржих нь D-г хуваах нь 2. Энийг хангаж явах үүрэгтэй. Ингээд P-г олгож байгаа би D-нүүд нь ингээд хураагдчихна. Өөрөөр хэлбэл P гэдэг бол тэр хүчийг амперийн хүчийг бүгдээрээ 2-т хувааж олох нэ. Амперийн хүчийг хэрхэн яаж олох вэ? Амперийн хүч бол I, L, B, sin alpha байдаг. Энэ удаад sin alpha маань sin 9 болоод 1 болох учраас тэрийг нь би бичихгүй хайчи. Ингээд I гүйж байгаа гүйдэл маань 4 ампер, L урт маань үндсэндээ 2 метр, B маань за үндсэндээ энд 2 метр гэж авах нь бол буруу болчихно. Ягаад гэвэл зөвхөн соронзон орон дотор байгаа хэсгийг би авах үүрэгтэй. Тийм учраас хоёрын тал нь 1 байна. B маань өөрөө 5 Тесла юм байна. Энэ дээрээс 20 ньютон болох нь байна. Ингээд 20 ньютоныг бүгдээрээ 2-т хуваагаад хэд гэж болох вэ? 10 ньютон жинтэй ачааг зүүх шаардлагатай ажээ. Хариу нь D гарах нь. 6 дугаар удлага ижил төвтэй 3 дамжуулагч тус бүрээр жижиг I, 2I, 2 жижиг I, том I гүйдэлгүнэ. Тойргийн төвийн цэгт соронзон орон тэгтэй тэнцүү байсан бол том I гүйдлийн хүч жижиг I гүйдлийн хүчнээс хэд дахин их байх вэ гэж асуусан байна. Тойргийн төв дээр хэрхэн яаж үүсгэх вэ? Баруун гарын дүрмээр дөрвөн хурууга I-ын дагуу бүгдээрээ явуулна. Тэгэхээр энэ I-ын үүсгэж байгаа O цэгт үүсгэх одоо тэр соронзон орон маань наашаага чиглэх нь байна. Цаасны хавтгай перпендикуляр. Мөн 2 I-ын үүсгэх соронзон орн яг л ижлэхэн цагийн зүүнний эсрэг та бүхэн дөрвөн хурууга байрлуулад эрхийн хурууга гоцоолгоод үзээрэй. Наашаа гоцоож जैन тийм учраас наашаага гэдэг байдлаар ингэж тэмдэглэе. Том I харин хаашаа яваад байгаа. Том I чинь нөгөө тийшээгээ бэжж тэнцвэрийг хангах үүрэгтэй. Тэг байх. Цагийн зүүнний эсрэг байна. Цагийн зүүнний эсрэг дөрвөн гараа бүгдээрээ тааруулаад ингээ үүсгэх юм бол цаашаага явж гин надаас цаашаага тэр утгаараа цаасны хавтгай перпендикуляр цааш чиглэх нь байна. Ингээд эдгээрийнх нь нийлбэр нь энэ хоёрыг нийлүүлээд энийг хасах юм бол энэ бол нийлбэр, энийг хасах юм бол энэ тэг гарах нэ гэсэн байна. За тэгвэл дугуй гүйдлийн одоо тэр соронзон орныг бүгдээрээ хэрхэн яаж болт юм бэ? Би нэг зүйлийг сануулъя. K-г үрчихэд 2pi хуваах нь R гэж олдог байгаа. Ингээд R гэдэг бол энэ дээр радиус нь D байгааг бүгдээрээ харж байгаа бах. Энэ дүрмийн дагуу бүгдээрээ олцгоё. BI I-ын үүсгэж байгаа тэр соронзон орн маань өөрөө K-г үрчих нь 2pi хуваах нь D нэмэх нь K-г үрчих нь 2pi 2i хуваах нь O цэгээс тэр үрслэх цай маань 2D байна. 2D радиус хасах нь K-г үрчих нь 2pi том I хуваах нь тэр үрслэх цай маань 3D байна. Тэнцүү тэг гарах нэ. За энэ тэгштгэл. Энэ тэгштэглийг бүгдээрээ бас бичхийг оролдоорой. Энэ дээр хин байхгүй болох вэ гэвэл K-нууд нь угаасаа ингэ байхгүй болчихно. 2P-нүүд нь байхгүй болчихно. Цаана ерөөсөө юу үлдсэн бэ гэвэл I-г хуваах нь D нэмэх нь 2I-г хуваах нь 2D нэмэх нь за хасах нь юм байна. Хасах нь K-г үрчих нь
I-г хуваах нь 3D тэнцүү тэг хэдээр өгөх үү? Энэ дээр бол үндсэндээ хэдүүлээ. Энэ хоёрыг юу хураачвал яаж чинь. Энэ хоёрыг ингээ хураачи. Энэ зүгээр 3-аар л хөл юм байна л да. 3-аар өгөөд энэ бас 3-аар өгөөд 3i нэмэх нь 3i хасах нь i энэ кач нь устсан шүү дээ. Яагаад энийг бичээд байгаа. Хуваах нь 3D. За 3D нь бол тэг болчихно. Тийм учраас энэ тэгийн дотоод тэнцвүүлээ. I гэдэг бол 3 дээр нэмэх нь 3 буюу 6i гүйдлийн хүчтэй тэнцэх байсан байна. 6 гэж байна. И хариулт болох нэ. 7 дугаар бодлогыг хэрхэн яаж бодох вэ? Зурагт харуулсан дамжуулагч жазанд үүсэх индукцийн гүйдлийн хүч ямар байх вэ? Энэ хүү гүйдлийн чиглэлийг тодорхойлоо гэсэн байна. За тодорхой энэ жазыг бол V тэнцүү 5 м/сек хурдтай баруун гар тийш нь тухайн соронзон орноос татаж гаргаж ирж байгаа юм. Тэгэхээр энэ талбайгаар урсах соронзон урсгалын хэмжээ багасна. Яагаад талбай өөрөө багасаад байгаа учраас гаргах тусам багасаад байна. Тэр утгаараа соронзон урсгал багасж байгаа учраас соронзон урсгалыг ихсэх чиглэлд өөр нэг соронзон орны индукц бий болно. Индукцийн вектор бий болно. Тэр маань ихсэх чиглэл буюу дэмжих чиглэлд наашаага. Хүүшээ энэ соронзон орн чинь соронзон урсгал чинь багасаад байна шүү дээ. Тийм учраас түүнийг дэмжээд бүгдээрээ буцаагаад байранд нь тавь ихсхий. Тэр утгаараа B' гэдэг өөр нэмэлт соронзон орн бий болох нь байна. За энэний үүсгэж байгаа гүйдлийг бид нар баруун гарын дүрмээр болно. Наашаага байгаа учраас эрхээ урууга нааш нь бариад тэгээд дөрвөн хурууга эргүүлэхэд цагийн зүүнний эсрэг эргэж байгаа. Тийм учраас ингэж эргэнэ. Ингээд энэ бол гүйдэл ингэж яваад гүйдэл. Тэгэхээр гүйдэл маань нэг чигт байх нэ. Нэг чигт. Тэр гүйдлийн хэмжээг бүгдээрээ хэрхэн яаж олох вэ? За гүйдлийн хэмжээг ингээд олчиж болж байна. BLV нэг юм үүсэж байгаа BLV синус 90 градус гээд үүсэж байгаа цахилгаан хөдөлгөгч хүчээ энд байгаа гадаад эсрэг үцэл туваагаад болчих бүгдээрээ. Энд байгаа эсрэг үцэл. Энийг арилгачих. Толгой эргүүлэхгүй байх үднэс. За тэгээд энэ дээрээс хасах B гэдэг бол өөрөө 20. Энэ урт нь хэд вэ? Энэ дотор байгаа урт. Энэ дотор байгаа урт бол 0.1. 0.1-ийг үржих нь 5 м/сек хурдтай татсан синус 90 маань 1 байдаг. Тийм учраас ингээд биччихье. Ингээд хасах энэ 2 10 гарах нь байна. Вольт. 10 вольтод 5 ом эсрэг үцэл байгаад байна тийм ээ. Эннийхээ бүгдээрээ модулыг нь аваад 5 омд хуваачих юм бол тэр маань миний гүйдлийг илэрхийлнэ. Ингээд 10 хуваах нь 5 буюу 2 ампер гүйдэл гүүх нь байна. 2 ампер гүйдэл аль чиглэлд гүүх вэ гэхээр нэг чиглэлд гүн. За тэр маань өөрөө А хариулт болох нэ. Бодлого номер 8. Соленоидд залгасан A резистороор гүүх индукцийн гүйдлийг 2 чиглэлд гүйлгэхийн тулд нэгдүгээрт соронзон зүүн тийш хөдөлгөнөө, хоёрдугаар соленоидын ороодсын тоог нэмнэ, гуравдугаар соленоидыг баруун тийш хөдөлгөн гэсэн үйлдэлүүдийн аль нь зүг байх вэ гэж асуусан байна. Соленоидыг ороодсын тоог нэмснээр гүйдлийн чиглэлийг өөрчлөх ямар ч нөлөө байхгүй. Тийм учраас энэ бол анханасаа буруу байх нь. 1 ба 3 зүг гэдгийг бүгдээрээ харъя. За нэгийг харъя эхлээд. Соронзон зүүн тийш хөдөлгөнөө гэсэн байна. За эхлээд энэ соронзны чиглэл нь хаашаага чиглэх вэ гэдгийг бүгдээрээ харъя. N-с гараад S дээр төгсөж идэг ийм соронзон орн байгаа. S дээр ингээд төгсөж идэг ийм чиглэлтэй. Тэгэхээр энэ B гэдэг соронзон орн маань үндсэндээ баруун гар тийшээгээ чиглэж исэн байх нь. Соронзон зүүн тийш хөдлөхөд энүүгээр нэвтэрч байгаа соронзон урсгалын хэмжээ маань яах вэ? X нь. Соронзон урсгалын хэмжээ хүү X-ээд дээ штэ. Гэхээр өнөөх индукцийн соронзон орн маань энийг буцаагаад багасгахын тулд өөрийгөө үүсгэж байгаа соронзон орны эсрэг чиглэлд буюу зүүн гар тийшээгээ үүснэ. За тэгвэл энэ B'-ийн үүсгэх тэр гүйдэл нь индукцийн гүйдэл маань хаашаа чиглэх вэ гэдгийг олохын тулд баруун гарын дүрмийг бүгдээрээ ашиглана. B' зүүн гар тийшээ байгаа учраас эрхийн хуруу зүүн гар тийшээгээ дөрвөн хуруу маань цаасны автоход перпендикуляр цаашаага эргээд ингээд орж ирж байна. Өөрөөр хэлбэл гүйдэл маань ингэж гүүх нь байна. Ингэж гүүгээд цаанаа гарч ирээд ингээд доошоо. Ингээд доошоо гүүсэн гүйдэл маань хоёр чиглэлд гүүх нь байна. Тэгэхээр энэ зүв байх нь. Энэ бол зүв байх нь. Гуравдугаарт соленоидыг баруун тийш хөдлөгнө. Соронзыг зүүн тийш хөдлөгсөн соленоидыг буцаагаад соронз руу баруун тийш хөдлөгсөн ямар ч ялгаа байхгүй. Нэг юмны хоёр талтай ижилхэн учраас 1 ба 3
зүв байх нэ залуусаа.